За сайн бацхан засны ордныхандаа энэ өдрийн мэндийг хүргээд 4 сарын гараг иргэсийн шилжилт хөтөлбөр таны ордод ямар нөлөөлөх вэ гэдгийг ярихаар бэлтжлээ. За энэ удаагийнхт нэг жоохон өөрчлөлт оруулж байгаа нь юу вэ гэхээр тоон зурхайн утгатай бас жоохон холбож тайлбарлаж байгаа. За тэгэхээр тоон зурхай гэж юу яриад байгаа юм бэ энэ төр гэд мэдэхгүй байгаа хүмүүс байвал гал морин жилийн тоон зурхай гэсэн нэг тэр нэг хэсэг рүү ороод сонсчих юм бол та 26 онд танд ямар тоо одоо эрхшээж байгаа вэ? 26 оны таны хувийн тоо чинь юу юм бэ гэдгийг болоод мэдчихнэ. За тэгээд тэр тоон утгатайгаа холбоод энэ 4 сарын гараг иргэсийн шилжилт хөдөлгөөн тэрний одоо эрчим хүчийн нэргэн танд яаж нөлөөлөх вэ гэдгийг ингээд эндээс болоод бас харах боломжтой болж байгаа юм. За энэ бас жоохон сонирхолтой байх болов гэсэн үднээс юм хийгээд байгаа. За ингээд явъя. Тэгэхээр энэ 4 сарын 6-ны төлөв байдлыг астрологийн эрхсүүдийн хөдөлгөөнийг ярихын зэрэгцээ тоон зурхайхаа утгыг бол төгсгөл хэсэгт нь тайлбарлчихна. За тэгэхээр эхний хэсэгт бол гариг эрхсүүд танд 4 сард ямар хөө байдалтай байна гэдгийг ярина. За ингээд эхлэе. Энэ бол таны хувьд 4 сард загасныхны хувьд л мөрөөдлийнхөө зүгт зөрөгтэй алхам хийх юм уу гинэ. За ер нь бол их гайхалтай боломжууд бол тохиох үе юм байна. За тэгэхээр энэ үед бас нэлээд тийм тохио сануулгыг зөвөр хүлээж аваад хэрэгтэй алхмуудаа бол энэ үед өөрчлөлтийн алхмуудыг бол хийж эхлэх нэр зүйтэй гэсэн ийм сануулгуудыг астрологчд өгч байгаа юм байна. За 4 сарын эхний өдөр буюу маргааш 4 сарын 2-ны өдөр тэргэл сар 15-ны сар таны 8 дугаар гэрт гарах нэ. За 8 дугаар гэр гэхээр бол таны одоо бусдтай хамтарсан тэр өмчих хөрөнгө санхүүгийн боломж бололцоог илэрхийлдэг. Бусдтай хамтарсан гэхээр жишээлбэл гэр бүлийн бизнес эсвэл одоо хамтрагчийн одоо тэр хөрөнгө мөнгөтэй холбоотой. Ерөнхийдөө тэр таны өөрийн чинь хөдөлмөрлөж орлдог мөнгөөс тусдаа гэр бүлийн хөрөнгө, хамтрагчийн хөрөнгө, эсвэл банкны зээл, татвар, даатгал, хөрөнгө одоо үлээ хувьцааны одоо хөрөнгө гэх юм уу? Синтез орох орлого энтертэй холбоотой асуудлуудыг гаргаж ирэх нэ энэ үед. За мэдээж энэ үед бол энэ бүхнээс үүдээд 15-ны сар гарч байгаа яг энэ үед 8 дугаар гэрч орж байгаа болохоор их хэмжээний мөнгө. Тэгтээ чухам яг дээр төрсэн салбарт шүү. Чиний яг ажиллаад олдог цалин гэсэн үг биш. За энд чинь хойтой холбоотой асуудууд хөндөгдөд ер нь бол их хэмжээний мөнгө олох боломжтой гэж байна. За засны ордны бизнес эрхлэгчид бол одоо энэ талын юмыг хамтын өмч хөрөнгөтэй холбоотой хамтарсан мөнгө санхүүтэй холбоотой асуудал бол нааштай байх нэ гэдээ ойлгочих нэ. За дараагийн нэг гариг иргэсийн шилжилт бол Марс буюу ангараг гариг, дайчин, идэвхтэй, тэмцэгч дээрээс нь одоо маш тийм эрс шийдэмгийн алхмыг хийдэг энэ Марс гариг. Ангараг гэдэг манайх. За энэ бол таны 2 дугаар гэрт орж иж байгаа юм. За 2 дугаар гэр гэхээр бол харин яг чиний өөрийн чинь хөдөлмөрлөж олдог тэр мөнгийг хэлж байгаа юм. За санхүүгийн мөнгө орлогыг хэлж байгаа. За энэ бол санхүүгийн орлогоо идэвхжүүлэх маш таатай үе гэж байна шүү. Идэвхтэй, маш идэвхтэй үе юм байна. Шинэ бизнес, хөрөнгө оруулалтын тэр бол нэлээд юм эрчимтэй. Тэр хөрөнгө оруулалт бизнесийн асуудал, мөнгө төгрөгөө өсгөх тэр асуудал бол маш эрч хүчтэйгээр үргэлжлэх юм байна. За тэгээд дээрэс нь 4 сарын 17-нд шинэ сар. За 2-ных бол тэргэл сар байсан шүү дээ. 15-ны сар байсан. За энэ 4 сарын 17-ных бол тэргэл сар. Дахиад таны 2 дугаар гэрт гарч ийн. Ерөөсөө засны ордны тухайд бол 4 сард мөнгө эрчим одоо санхүү хөрөнгө мөнгө гэсэн иймэрхүү асуудал үргэлж хөндөгдөд байна л да. За тэгэхээр санхүүгийн шинэ их өсвөр нэгдэнэл гэж шинэ ажил, шинэ үйлчлүүлэгч нэмэгдэнэ гэж ерөөсөө л өөрийнхөө үнэлэмжийг өсгөх одоо тийм бодит одоо тийм боломж
портал буюу хаалга, үд хаалга нэгдэж байна гэж байна шүү. За ийм таатай үе бол загасныханд орж ирж байгаа юм байна. Та энэ боломжийг ашиглана үсттэй. За дараагийнх нь бол 4 сарын 25 сугар гараг. За хайр дурлалыг ивэдэг сугар. Хайр дурлал гой үзэмж, гой сайхнаас гадна үр хүүхэд хобби. Таны дуртай, дурлаж хийдэг тэр ажил эхэлж байгаа. Тэр ажлыг чинь ивэдэг гараг гэж байгаа. За тэгэхээр Венус гэдэг, Венера гэдэгтэй. За энэ бол таны 4-р гэрт орж ирж байгаа юм байна. 25-наас. За 4-р гэр гэхээр та бол өөрийн үл хөдлөх хөрөнгө, өөрийн чинь амьдран суудаг гэр орон, ээж аавын чинь гэр орон. Энэ салбарт бол 4-р гэрт бол Венус буюу сугар гараг таатай нөлөө үзүүлэх учраас гэр орноо гоёх, чимэглэх, засвар хийх, эсвэл гэр орондоо сайхан зочид хүлээж авч баяр хөөр тэмдэглэлт үйл ажиллагаа гэдэг юм уу? Баяр хөөргийг тэмдэглэх. Ийм үед маш таатай үе гэж байна. За дараагийн нэгэн гараг эрхсийн чухал өөрчлөлтийг амлаж байгаа гараг бол эрх эсвэл юу вэ гэхээр энэ бол уран гараг. Уран. Тэнгэрийн ван гэж хэлдэг манай монголчууд. За энэ Тэнгэрийн ван гэдэг гараг бол загасны ордны 4-р гэрлөө 4 сарын 27-нд шилжиж байгаа юм. Дахиад 4-р дөнгөж сугар гараг танд 4 сарын 25-нд таатай нөлөө үзүүлнэ. Хайр дурлал, гой үзэмж, гэр орноо гоёх, засварлах, чимэх гэсэн штэ. За тэр гэрт чинь дахиад 27-нд нь уран буюу Тэнгэрийн ван гараг гарч ирж байна. За тэгэхээр энэ үед бол хамгийн чухал үйл явдал таны гэр бүл, орон байрны асуудал бол энэ үеэс эхлээд 7 жилийн хугацаанд уран гарагийн нөлөөгөөр маш том өөрчлөлт, шинжилтүүд явагдах нэ. За магадгүй ингээд энэ бол 4 сарын 27-нд орж байгаа энэ уран буюу Тэнгэрийн ван гараг таны 4-р гэрт орж байгаа чинь энэ үеэс эхлээд дахиад 33 он хүртэл таны 4-р гэрт чинь нөлөөлнө. Тэгэхээр энэ үед та магадгүй маш олон загасныхаа энэ үед орон байраа солих, нүүдэл суудал хийх, гэр орноо засч тогтжуулах, гоё сайхан тийм тансаг гэдэг юм уу тогтой орчныг бүрдүүлэх, эсвэл бүр гадаад руу цагаачлах, амьдралын хэв маягаа өөрчлөх гэсэн маш олон шинжилэлт, өөрчлөлтүүдийг энэ 4 сараас эхэлж байгаа юм байна. За энэ 4 сард таны 4-р гэрлөө орж байгаа. Энэ бол уран гарагийн нөлөө. За уран буюу Тэнгэрийн ван гараг. За Тэнгэрийн ван гэдэг бол ерөнхийдөө аянга цахилгаан шиг хурц, цочмог. Жишээлбэл тийм төлөвлөж байгаагүй гев гитийн тийм өөрчлөлтүүдийг илэрхийлдэг ийм эрчим хүчийг тэр тухайн барилж байгаа гэртээ нөлөөлж идэг тийм эрчим энергиэр хангаж яадаг гэх юм уу? Ийм гараг юм байгаа. За тэгэхээр 4-р гэрт бол маш олон үйл явдал таны 7 жилийн туршид таны амьдралд нөлөөлөх нэ гэд. Ингээд ойлгочих болох нэ. За энэ хүрээд таны гараг эрхс 4 сард яаж нөлөөлөх вэ гэдг нь өндөрлөж байгаа. За дараагийн хэсэг бол түрүүн амласан ёсоор тоон зурхай. За 26 оны тоо гэхээр та бүхэн энийг би яаж олох вэ гэж асуугаад байдаг. Тэгэхээр энэ тоогоо та миний энэ яг подкаст дотор гал морин жил тоон зурхай гिचгсэн подкаст яг шинэ оны цагаан сарын үеэр оруулсан байгаа. Бараг магадгүй шинийн нэгэнд ч оруулсан байж магадгүй шүү. За тэрийг олоод уншиж харал та тоон зурхайгаа яаж бодож болох вэ гэдгийг гаргах чинь тэр маш амархан. Жохон хаалга төрөлөөр уншихад л унших гişүү сонсоход л ойлгогдчихно гэж. За тэгээд за өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд бол энэ хэрвээ жишээлбэл загасны орд мөртлөө та загасны ордыг сонсоод байхад танд жоохон тийм тэр болгон таарах юм шиг санагдаад байна гэх юм бол та мандалт ордоо сонсно. Хэрвээ мандалт орд чинь ч гэсэн бас танд юу лээ гэд эргэлзээ төрүүлээд явал сарны ордоо сонсно. За тэгээд эцэст нь тоон зурхайтайгаа оловчхоор энэ бүхэн бол таны бараг таамаглаж болох төл байдлыг гаргачихж байгаамаа гэж. За тоон зурхайгаа яриад эхлэе.
26 оны чинь тоо 1, 5, 8 бол. Та энэ сард 4 сард таныг үнэхээр юм баян болгох төлөвтэй байна гэж шүү. Санхүүгийн эрхчлөө тэгээд дээрс насар хурд илэрхийлж байгаа. Бизнесийн харилцаа бол өөр түвшинд гарна гэж гарч байгаа юм байна. 1, 5, 8 гэсэн үг. За тэгээд дээрс нь 8 гэсэн тоо 26 оны тоо тохиож байгаа болохоор их хэмжээний ашиг орлогыг бас илэрхийлдэг юм байна. 5-ын тоотой хүмүүс бол гинтийн тийм боломж, санхүүгийн гинтийн боломжийг бас үлээж болно гэж байна. За 1-ийн тоо хэрвээ зохиосон бол шинэ их усрын шинэ орлого олох их усүр чинь одоо нэгдэж байна гэж. За угаасаа 8 зохиоцсон бол одоо хэмжээгүй их хэмжээний ашиг, за хэмжээгүй нь юу хаа те их хэмжээний ашиг юм биш үү? За 5 болвол гинтийн боломж, 1 бол шинэ их усрны мэдж эхэлнэ гэсэн биш үү. За тэгэхээр энэ Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр санхүүгийн эрхчлөө зоригтой нүүдлийг бол танд санал болгож байна гэж байна. За дараагийн багц бол 2, 4, 6. Энэ бол гэр бүл үндсэн ийм доктортой байдал харилцаа эдрийг илэрхийлдэг тоонууд л та. За тэгэхээр таны 26 оны тоо 2, 4, 6 бол 4 сарын 2-наас эхлээд гарах тэргэл сар бол таны цэргэл сар болоод 27-ны Тэнгэрийн ван гарагийн шилжилт хөдөлгөөн маш хүчтэй нөлөөлнө. Энэ дээрх тоонуудад. Гэр бүлд гинтхийн сонин мэдээ дуулах, гинт одоо хүүхдтэй болсон мэдээ сонсдог ч юм уу, эсвэл том болсон хүүхд чинь гэд тусдаа гарахаар болдог ч юм уу. Гэр бүлийн гишүүний бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орох ч юм уу. Иймэрхүү мэдээний сонсно гинэ. За 25-наас эхлээд бол суугар гараг таны одоо гэр орон амгалан тайван байдал, гоо үзэмж энэ төр гэдэгт чинь нөлөөлнө гэж байна. Энэ сар таавал гэр бүлийн үндэс суурьтай холбоотой асуудыг хөндөд байгаа шүү дээ 2, 4, 6 чинь. Тэгэхээр гэр бүлийнхаа үндэс суурийг шинжлэх, магадгүй өөр хот улс орн руу шилжих энэ төр тийм чухал шийдвэрийг энэ сард гаргаж магадгүй гэж байна. За энэ бол 2, 4, 6 хүртэлх тоотой 26 оны тоон ийм хүмүүс та баралтай миг төлөв хэллээ. За дараагийнх бол 3, 6, 9. За 3, 6, 9-ийг 9-ийн 26 оны тооцонд бууж байгаа болвол бархас бод гэж маш ивээгч аз завшааныг илэрхийлдэг бархас бодыг гарыг таны 5 дугаар гэрийг чинь дэмжнэ. 5 дугаар гэхээр хайртуулал байдаг. Бүтээлч үйл ажиллагаа, урлаг, соёл одоо юу гэдгийг таны одоо бүтээл сэтгэлгээгээр хийдэг тэр бизнес бүх юм. За энд чинь бичлэг үзүүлнэ гэж байна. 3, 7, 9 дугаар тоог ярьж байгаа шүү. За мөрөөдөл чинь бодит болж хуурах цагаа гэж байна. За дээрэс нь херон буюу одоо тэр ангаагч гарыг танд бас нөлөөлөх хэлдэ санхүүгийн чинь гэрт нөлөөлж байгаа юм байна. Энэ сард тэгэхээр та бол өөр их сурвалжаас мөнгө орлого олох ийм боломж нэгдэж байгаа гэж байна. За ингээд херон гэдэг гарыг нөлөөгөөр таныг ангаагч, сэтгэл зүйн болоод би эрэгтний хувьд ангаагч ийм одоо тийм их сурвалжийг олж авдаг юм уу, эсвэл тийм зөвлөгч менторуудтай уулздаг юм уу, эсвэл одоо тэр зөвлөх үйлчилгээ ангаах одоо нөхөн сэргийх тийм үйлчилгээнийхээ ачаар та мөнгө олох юм боломжтой гэж. За сарын сүүлчээр уран гараг бол таны уран буюу Тэнгэрийн ван гэсэн ч дээ түрүүн гинтийн одоо өөрчлөлтийг илэрхийлдэг. Гараг бол таны дотоод ертөнц эрх чөлөөний одоо тэр мэдрэмжүүдийг чинь бол үнэхээр хязгааргүй одоо тийм боломжуудыг тань санд болгоно гэнэ л те. Тэгэхээр дотоод ертөнцтэйгээр илүү хандаж эрх чөлөөг мэдэрч юунд ч баригдахгүйгээр өөрийнхөө амьдрах тийм бүтээлч тийм одоо 7 жилийн бүчтгийг эхэлж байна гэж байна. За ингээд ерөнхий бүх одоо загснуудад хэлэхэд бол 4 сарын 2-3-ны өдөр бол санхүүгийн гэрэлтэй хэлцээ их сайн үе гэж байна. Бүхнийг ивээгч аз завшааныг дууддаг илэрхийлдэг бархас бод гарагт 7 сар хүртэл таныг үргэлж баярлан хөөрөх, аялах, амьдралаас таашаал эдлэх тэр боломжуудыг бол танд олгоно гэж байна. За энэ хүртэл хамт байсан та бүхэнд баярлалаа. Мэдээж энэ бүхэн таарч байгаа юм бол лайк, шеэр, subscribe хийгээрэй, коммент хэсэгт бичээрэй.
Ингээд дараа уулзъя. Баяртай.